Энэ одон төгшөнэ сая 26 оны 5 сарын 1-ний өдөр хууль зүйн байнгын орноос оруулж ирээд чуулганаар нэг том тогтоол батлагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай гээд засгийн газарт чиглэл өгсөн хэд хэдэн асуудлууд байгаа. Энэ бол айгүй том дүгэлд гарсан сүүлийн бараг жил гарны хугацаанд тодорхой хүний эрхийн зөрчил, тэр тусмаа эрүүдэн шүүхийн асуудал, тэгээд яаж хохирсон, тэр хохирлыг яаж нөхөн төлөвлөхийн, цаашид яаж ийм алдаа дутагдлыг гарахгүй байхын, энэ өөрөө ягаад системийн шин чанартай юм бэ гэд манай хүний эрхийн дэд хорон дараа баасан жаргал энэ дээр бас манлайлж ажиллаж байгаа. Тэр яг энэ хуультайгаа уялдуулаад бас яг энэ тогтоолын хүрээнд гарах хуулиудын асуудал дээр бас уялдуулж ажиллаарай гэж хэлэх гэж байгаа шүү. Тий.